За шинэ тооны мэнд төргий. Тэгээд бүгд алтнаасаа эхлээд энэ 7 ханшийн тоомгийг эхэлцгээе. За алтны хувьд бол юу болчихоо бүх хүмүүсийн одоо хүлээлт нь бол алт үргэлжлүүлээд өснө гэж байсан. За гэтэл юу болсон бэ? За эндээс харах юм бол weekly time frame дээр downtrend-ийн хөдөлгөөнтэй. Downtrend-ийн хөдөлгөөн нь энэ ёроолог сэтэлснээрээ үүссэн байдалтай. За тэгээд үүний дараа болохоор ахаад энэ спортон дээр ирээд алт нэг хэсэг өссөн боловч буцаж одоо орж ирсэн. За ингэж орж ирсэн шалтгаан нь мэдээж яриг Орос Украины дайнтай бас холбоотой гэж юу нь бол харж байгаа. Мөн дээрээс нь болохоор одоо энд үссэн орой байгаад яг энэ оройг бол яг сэтэлсэн гэхэд хэцүү. За тэгэхээр ер нь бол энд хоёр одоо double top гэж бид нэрлэдэг штэ хос орой үсгээд тэгээд одоо доошоо унах магадaltaй харагдаж байна гэсэн үг. За daily time frame уул нь энэ дээр сэтлээд уул нь uptrend руу иргэсэн гэж харсан боловч хоёр ч удаа импульс хөдөлгөөн явсангүй. За тэр нь юу гэсэн үг гэхээр алт ер нь бол эндээ нэг юм спортонд одоо баригдчихлаа гэсэн үгийг бидэд бол илтгэж байна. Тэгэхээр спорт энэ resistance баригдсан. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр одоо яг энд орж ирж байгаа retracement хөдөлгөөн хэрхийг шийднэ гэсэн үг. За энэ хөдөлгөөн гэсэн үг шүү дээ. За эндээс би харуулъя. Дээшээ явсан. За энд импульс явсан. Энд retracement орж ирлээ. Импульс явах гол бүтлгүүцсэн. Retracement орж ирсэн. Одоо ийшээ явж чадах уугүй юу гэдэг одоо энэ хэсэгт шийдэгдэхэд байна гэсэн үг. За тэгвэл 4 цагийг харах юм бол маш хүчтэй импульс хөдөлгөөн орж ирсэн. За downtrend-ийн хөдөлгөөн рүү одоо орсон. За downtrend-ийн хөдөлгөөн рүү шилжээд ингээд за энэ давхар руу шилжээд энэ down руу шилжсэн юм байна. Одоо тэгвэл бид нэр эх 7 хоногт. За нэгтгэд ямар шуган хөдөлгөөнд оролцох уу гэхээр энд байгаа зон байгаа. За энд байгаа зоноос нэг хэсэг long харж болно. За long харахтаа болохоор энэ одоо оройны одоо даралтын цэг рүү бид нар long харж болж байна. Гэтэ алтны хувьд бол яг ингээд сайн тодорхой амир одоо тодорхой яг ийм гэж хэлэхэд амир хэцүү байгаа. Яг эх 7 хоногт шууд таамаглахад бол маш хэцүү. Яагаад вэ гэхээр угаасаа оны сүүл болж байна. Уул нь бол оны сүүл болж байгаа учраас алт өсөх ёстой. Суур шинжилгээний хувьд. Гэхдээ техникийн хувьд бол нэг амир өсөлт бол зааж өгч чадахгүй бай. Тэгэхээр бидний хувьд бол яг энэ зоноос buy харж болох ч гэсэн үндсэндээ хизээ бид нэр одоо short харж эхлэх үү гэхээр энд үүссэн яроолууд сэтэрсний дараа бидний хувьд алтыг short харна гэсэн үг. Тэр болтол яг нэг хэсэгтээ long харж иж болж байна. Тэгэхээр энэ 7 хоногийн forecast ер нь бол яг ийм гэж хэлэхэд хэцүү шүү манайхан. За яг л яг одооны байгаа алтны хөдөлгөөн бол жоохон хэцүү. Тэгэхээр одоо яах ёстой вэ гэхээр ингэж хүчтэй retracement хөдөлгөөн орж ирээд retracement гэх юм уу 4 цагийн импульс гэх юм уу тий 4 цагийн импульс орж ирээд за одоо энэ одоо зон дээр буцаад ойх байх. За буцаж ойгоод retracement хөдөлгөөн энд орж ирнэ. За retracement хөдөлгөөн орж ирэх үед нь богино цаг дээр байдаж болно. Тэгээд үүнээс буцаад унлаа шүү гэсэн дохио ирэх юм бол энэ ёроол руу бид дахиад одоо сэлдэж болж ийн гэсэн үг. За тэгээд энэ ёроол дээр ирсний дараа яг breakout буюу сэтэлт хийгдэх үгүй юу гэдгийг хүлээн. За сэтэлт хэрвээ хийгдэх юм бол retracement хөдөлгөөнийг хүлээж агаад ахаад доошоо сэлдэнэ гэсэн үг. Окей. Иймэрхүү нөгөө нэг бүгдээрээ жоохон маневртай явах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр одоо бол retracement хөдөлгөөн дээр богино хугацаанд байдаж болж байна. За тэгээд дараа нь эндээс эргэлт өгөх юм бол эргэлээ шүү гэсэн дохио хэрэг орж ирэх юм бол сэлдэнэ. За ингээд сэлдэд энэ ёроол дээр бид нар одоо ханшин хэдийн 2612 гэдэг ханшин дээр ирснийхэн дараа бүгдээрээ яах ёстой вэ гэхээр арилжаанаасаа гараад хүлээн. Хүлээхдээ сэтэлт хийгдэх нь үү? Эсвэл эндээс буцаад одоо bounce хийгдэх нь үү? Буюу ойл хийгдэх нь үү гэдэг. Үнэхээр сэтэрчих юм бол бид нар retracement хүлээж аваад дахиад сэлдэж болно гэсэн үг. За buy нөхцөлийг бүгдээрээ харъя л да. Buy нөхцөл маань одоо энд л байгаа гэсэн үг. Ер нь бол daily за тэгээд яг weekly down байгаа ч гэсэн ер нь үндсэн том цаг up. Тэгээд 7 хоногийн төгсгөл гэдэг утгаараа хэрвээ энэ ханш буюу 2692 гэдэг ханшийг дээшээ сэтэлж гарч ирвэл ер нь бол буцаад алт маань өсөх магадлалыг заачна. За энэ одоо ханшийг дээшээ өсөж орж ирэх юм бол buy нөхцөл хэллээ шүү. Өсөж орж ирэх юм бол мэдээж хэрэг бүр өмнөх орой руу явчих магадлалтай болж байна. За өмнөх орой гэвэл хэд вэ? 2788 гэдэг ханш. Тэ? Ийшээ явчих боломж байна. За энэ болохоор buy нөхцөл гэсэн үг. За улаан хаашаа юм. Заавал оранж орчим бол тэмдэглэж. За ийм байна манайхан. Тэгэхээр
одоо бол яг алт бол сэлдэн. За сэллийн нөхцлүүд бол ийм байна. За баын нөхцөл бол ийм байна гэж хэлсэн шүү. За тэгэхээр яг одоо бол алтыг 100% тодорхой байхгүй ч гэсэн бид нар алтны хөдөлгөөнөөс хамаарат нэг иймэрхүү одоо маневртай арилжаануудыг хийж болж байна. За энийг 7 өдрийн дундуур ахин дахин үзээд арилжаандаа бас ашиглаж болно. За дараа нь долларын индексийг бүгдээрээ ярьчих. За долларын индексийн хувьд бол weekly дээр uptrend-ийн хөдөлгөөнтэй. За weekly-гийн uptrend-ийн хөдөлгөөн энд нэг удаа retracement хөдөлгөөн хийсэн боловч буцаад одоо энэ чигээрээ уналгүйгээр ахаад давлгаагаар явах магадaltaй байж болно. Гэхдээ миний хувьд бол бас яг тэгж бодохгүй байна. За яагаад тэгж бодохгүй байна вэ гэхээр daily дээр буцаад дэшега иргэсэн. За уул нь энэ daily дээр нэгэн даун иргэсэн бол энэ чигээрээ явчих хэрэгтэй байхгүй юу? Ингээд за доошоо тий. Ахаад нэг ингээд ч юм уу. Эсвэл бүр ядаж нэг доошоо ороод ирчихгүй. Шууд дэшега энд үүсгэсэн одоо нам оройг эвдсэн. За энэ нь юу гэсэн үг гэхээр дов теорийн хувьд бол ахаад хөдөлгөөн импульсын хөдөлгөөн хийх гээд байна гэдэг. Одоо тохиог бидэрт гаргаж өгч байна гэсэн үг. За тэгэхээр энэ хөдөлгөөн эхний ээлжинд та өрхүү гэхээр өмнөх орой хүртэл явж болно. За яагаад гэвэл яг үндсэн даун трендийн эсвийн хай дээрээ байгаа учраас бидний хувьд бол хөдөлгөөнийг буцаад яг өмнөх орой руу хүрч болно гэж үзнэ гэсэн үг. За тэгвэл daily дээр харахаар 4 цаг дээр харахаар uptrend хөдөлгөөнтэй uptrend хөдөлгөөнд нэг удаа reject хаагдаад за ингэж хаагдахтаа support одоо авцсан гэж үзэж болно. За тэгэх юм бол Fibonacci татах юм бол 50 level гэхээр чи хасах 45 өмнөх оройны яг энэ зүг гэхээсээ илүү энэ орой руу ер нь бол явчихаар харагдаж байна гэсэн үг. Энэ орой руу. За тэгэхээр долларын индексийн хувьд бол одоо ингээд дэшээ харагдаж байна. За ингээд долларын индекс өснө гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр за pound USD үргэлжлүүлээд унана гэсэн үг. За pound USD энэ 7 хоногт маш гоё харагдаж байсан. Ингээд ер нь бол euro USD-г хаяад pound USD-г бүгдээр хэлжсэн шүү дээ. За тэгвэл түрүүний долларын индексийн нөгөө нэг өсөлт чинь гуналт чинь энд харагдаж байна. За тэгээд буцаад импульс хийцэн. За тэгэхээр pound USD-г тэгвэл одоо бүгдээрээ энд маш гоё гарч ирсэн хараа. Сэтгэлцэн. Тэгэхээр 97 хоногт бол угаасаа ахаад доошоо. За доошоо байхдаа за daily-гээр угаасаа яг таргет тодорхойлоход ийшээ л орж ирэх юм дээ. Ийшээ орж ирэхээр харагдаж байна. Pound USD. Тэгэхээр 97 хоногт pound доллар ийшээ харагдаж байна гэсэн. Окей. За тэгвэл euro USD эндээс яг сайдалсан хэвээрээ байна. За сайдалсан шалтгааныг нь яг сайн мэдгүй нь евро өөрөө чанга байл гэсэн үг шүү дээ. Хичнээн долларын индекс өссөн ч гэсэн нэг зүртээ унж өгөөгүй. Тэгэхээр евро долларын хувьд бол арай өөр хөдөлгөөн 97 хоногт хийчих магадгүй. Ямар ч сан энэ зооноос гарахгүй. Тийм учраас ер нь шийдгүй байгаа учраас евро долларыг хайсан ийм учиртай гэсэн үг. Евро долларын хооронд pound USD арай нөгөө нэг хөдөлгөөн хөөрхөн байна гэсэн үг. За дараа нь pound yen. За pound yen дээр юу болчихвоо? Daily дээр uptrend-ийн хөдөлгөөнтэй 4 цаг болохоор ингэж доошоо орж ирсэн. Энэ евролыг сэтэлсэн. За энэ зүг бол нэг аим тооцох жоохон хэцүү зүг. Яагаад гэвэл угаасаа жоохон онцгүй над таалагдахгүй байгаа зүг. За тоглосон шүү. Энэ зүг мэдээний ч юм уу маш хүчтэй савлгаа орж ирсэн учраас зарим тохиолдолд нэг хит урт зүгт бид нар тооцохгүйгээр арилжаага хийчихвэл зүгээр байдаг. За тэгэхээр 4 цаг даун тренд руу иргэсэн. За weekly болохоор бас ер нь доошоо гэж хэлж болно заяа. Тэгэхээр бид нар яах ёстой вэ гэхээр одоо daily маань uptrend-ийн хөдөлгөөнтэй 4 цаг маань болохоор даун ирэх гээд ба штэ. Тэгэхээр яг эндээс хамгийн боломжийн зүйл маань хаана харагдаж байна вэ гэхээр доош орж ирсэн эндээс энэ баг одоо лаг баг гүйцээчих байхаа гэж харж байна. Тэгэхээр баг ийшээ ирэх лоногт ороод ирэх байх. Эндээс бүгдээрээ хэрэгхийг бас шийднэ гэсэн үг. Тэгэхээр ирэх лоногт бүгдээрээ ийшээ харна шүү заяа. Энэ зон руу харна шүү заа. Ингэж л миний хувьд харах юм байна. Одоо л доошоо хармаар л санагдаж байна. Хараас угаасаа доошоо хармаар харагдаж шүү заа. Үнэхээр байдыг гэвэл угаасаа ахаал дэше өгсөн одорч чинь байдах нөхцөл олдохгүй. Үнэхээр байдах нөхцөл олдыг гэвэл энэ дахиад нэг юм хөдөлгөөн авчих хэрэгтэй. Ингээд за ахаад нэг импульс хийчээд дэше гарч ирдэг ч юм уу. За эсвэл дахиад нэг хийчээд энэ гол авиас дэше орж ирвэл бид нар байдаж болно гэсэн үг. Тэгэхээр байдах хөдөлгөөн одоохондоо одоо шууд өслөө гэвэл бид нар орох нөхцөл бүрдэхгүй. Тэгээд үнэхээр дараа нь байдах нөхцөл гарч ирэх гэвэл цээлс нь хамаагүй ашигтай байна гэсэн үг.
За юм байна. Биткойн ярьчих бүгдээрээ. За биткойны хувьд бол ахаал өмнөх хороо руу чиглэнэ гэсээр байгаа л өмнөх хороо руу хүрч ин тэ өнөөдөр. За тэгэхээр одоо биткойны хувьд бол ахаал дээшээ харсан хэвээрэл байх болно. Яагаад зөвхөн өмнөх хороо руу гэсэн бэ? Өмнөх нөгөө нэг 103 мянга гэдэг хан шиг яагаад сэтгэхгүй вэ гэж ярьжсэн ямар учиртай вэ гэхээр за өмнөх одоо daily time frame маань маш хүчтэй ороод унтсан учраас ер нь бол эндээс маш их нөгөө хүчтэй эсэрхүүцэл байна. Тэрийн хэсэгт дахиад нэг жоохон сайдвей явж байгаад ахаа шин орой хийх байхаа гэдэг үүднээс юу гэсэн бэ гэхээр өмнөх орой хүртэл явна гэж хэлсэн. За тэгэхээр одоо биткойн дээр бүгдээрээ яах хэрэгтэй юм бэ гэхээр хүлээнэ. За одоо энд өмнөх оройг угаасаа гүйцэх байх. За гүйцээснийхэн дараа ахаад ийшээ ретресэнтэй хөдөлгөөн орж ирнэ. За тэгэнгүүт үүний дараа бүгдээрээ ахаал угаасаа трендээ ап хэрэгснийхэн дараа байдна гэсэн. Ер нь бол 4 цаг дээр л харуул зүгээр энэ да манайхаа урт цаг буюу жоо swing талдаа биткойн бариул зүгээр шүү. За тэгэхгүй бол бага цаг мог дээр бол жоохон толгой эргүүлж магадгүй. Гэтэ энэ минь бол маш гоё л авсан байна трендүүд. За ийм байн залуусаа тэгээд ямар ч гэсэн 11 минутанд маш товчхон хийлээ. Гэхдээ яг шинжилгээний хувьд бол ойлгомжтой байсан байх гэж бодож байна. Эх 7 хоногт алтман жоохон ойлгомжгүй байгаа. Яг өөрөө ойлгомжгүй байгаа. Гэтэ би ойлгомжтой тайлбарсан байх гэж бодож байна те. За одоо энд байгаа за demand zone-оос те. Тэрэ bounce буюу ойлт хийгээд бага цаг дээр тренд сэтэрдэг ч юм уу. За эсвэл candle pattern үзүүлдэг ч юм уу. Тэр тохиолдолд бага зэргийн байдж болно. Цэнхэр нь одоо юу шүү за. Энэ цэнхэр хэсэг дээр бага зэргийн байдаад эндээс дахиад сэлдэж болно. За энэ заавал энэ биш энэ оройноос шумжуулна штэ. Эргэлт өгөх юм бол. За үүний дараа болохоор ахаад сэлсэн ч гэсэн энэ ёроол буюу нэг 2616 гэдэг ханшин дээр арилж байгаа хаагаад хүлээн гэсэн. Энэ ёроолыг сэтэлж чадах уугүй юу гэдгийг хүлээгээд сэтэлх юм бол ретресн төлөж байгаа сэл. За buy нөхцөл нь 4 цагт up trend руу ирсний дараа баядна. За юм байна. Тэгээ бүгдээрэнд наамжлал хүсье. Эх 7 хоногт ашиг олц тий ариун байгаарай. Баяртай юм байна.